Йоо. За юу цаана guys та бүхэн дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол ер нь телевизийн давхарлын талаар та бүхэнд зарлаж мэдээлэх болно. Тийм болохоор бичлэг эхлэхээс өмнө лайк болоод subscribe дараад өгөөрэй. За олон мэдлэгүүдээ шууд бичлэг рүү орцгоё гэж бодож байна. За тэгэхээр бүгд ууц мэдж байгаа хэрэг намайг Японд амьдардаг гэдгийг. Японд ерөнхийдөө ийм 5 жилийн дараа телевизүүд бүгд дампуурлаад зарлах болно гэсэн тийм бүр судалгаатай мэдээлэл гарсан. За энэ яагаад ингэж үзэж байгаа юм гэхээр хэдүүл Японы судалгаагаас үзэж заяа. Golden Time гэж нэрлэдэг юм байна л да. Энэ болохоор оройны 7-оос 10 цагийн үед. За жишээ нь 1997 онд болохоор 42% хүмүүс телевиз үздэг байсан юм байна. Маш их хувьтай гэсэн үг. За 2019 онд болохоор энэ болохоор 36.6% болж буурсан. За 2020 онд болохоор 38% боллоо өссөн байгаа. Энэ ягаад өссөн нугасаа ойлгомжтой та хүн бүгд мэдж байгаа шүү дээ. 2020 он буюу коронавигийн нөхцөл байдлаас болоод хүмүүс гарч чадхаа байсан гэрээсээ. Тэрнээс болоод баг зэрэг өссөн. Тэгээд буцаж буураад одоо 30% телевиз хүмүүс үздэг болсон. Тэгээд энэ нь болохоор шалтгаан нь юунаас болж байгаа юм гэхээр ерөнхийдөө телевизтэй айлууд амар их багассан байгаа Японд. Ягаад багассан бэ гэхээр ялангуяа 20-с одоо 29 насны залуусын хувьд гэх юм бол 70%-аар телевиз үздэггүй болохоос гадна телевиз авах нь байхгүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл 20 гараад ганцаараа амьдрал эхлүүлээд явна шүү дээ, тусдаа гараад. Тэнгүүд огт телевиз авдаггүй. Телевизд юусоо сонирхолгүй болсон. За 10-19 насны хүүхдүүд гэх юм бол 60%-аар телевиз үзэх нь буурсан байгаа байхгүй. Тэгээд ялангуяа одоо телевизийн эфир ч юм уу сувгуудад гарч байгаа энэ мэдээллийн чанартай зүйлс одоо тиймэрхүү зүйл дээр гомдол гаргаж бичиж байгаа хүмүүс нь дандаа 40-оос дээш насныхан. 40-оос доош насны залуучуудын хувьд гэх юм бол телевизээс сонирн биш болсон. Телевиз гэдэг зүйл юу байхгүй болсон ч гэсэн телевизийн сувг гэдэг зүйл байхгүй болсон ч энэ хүмүүст юусоо хамааралтай байхаа болцсон гэсэн үг. Тэгэхээр энэ ямар том амар харанг дэлж байгаа та хүн харж байгаа сте. Тэгээд та бүхэнд YouTube-ээс хийж байгаа арга хэмжээг авч үзүүлээ. YouTube болохоор ТV-гийн дэлгэцийг өөрсдөө авах юм арга хэмжээг одоо яг 2024 оноос ахуулаад тэгээ 2025 он бол бүр ялангуяа энийг бүр зорилттой болгоцсон байгаа юм бэл. Тэгээ ягаад тэгэхээр анх YouTube сувг ерөнхийдөө хүмүүст алдартай болоод хийгдснийхаа үр дүнд юу гэж анх хийгдсэн бэ гэхээр хүмүүсийн бидний барьж байгаа одоо смартфон ч үгүй юм уу аль эсвэл компьютер, ноутбук ч үгүй юм уу. Энэ зүйлүүд дээр л YouTube үзэхэд айгүй тохиромжтой, боломжтой гэдэг байдлаар зохион байгуулалтаа хийгдсэн. Гэтэл одоо сүүлийн үеийн телевизүүд дандаа тийм смарт телевизүүд гараад ирсэн шүү дээ. YouTube, Netflix, одоо Prime биш байд юм уу? Эсвэл одоо Disney Plus ч байд юм уу? Тиймэрхүү сувгууд руу орж үзэх боломжтой болцсон. Нэт холбогддог болцсон. Телевизээр YouTube үзэх боломжтой болцсон. Гэвч одоо жоохон телевизээр YouTube үзэхэд жоохон асуудалтай зүйл нь юу вэ гэхээр уцаараа үзэж байхад бол телевиз одоо бүх юм ингээд сольж мөлөхөд комент мөн бичиж амар шүү дээ. Эсвэл одоо компьютерээр үзэж байхад комент мөн бичээл ингээд үзэхэд айгүй амар. Телевизээр үзэхэд болохоор нэг удирдлага хэрэгтэй болохоор удирдлагаар ингээд комент бичиж болохгүй тэгээд ингээд сольж мөлөхөд айгүй асуудалтай Гэсэн ч хүмүүс телевизээр YouTube айгүй үздэг болоод байгаа сүүлийн үед. Энэ юутай холбоотой юм гэхээр YouTube руудтай холбоотой. Шинэ YouTube суугаад одоо ч Монголын талаар авч үзээ хэдүүлээ ярил л да. Монголд ялангуяа кино ярьдаг YouTube-рууд, тэгээд сүүлийн үед одоо аниме ярьдаг YouTube-рууд бас амар их болцсон. Одоо би ч гэсэн ерөөхдөө One Piece яриад байгаа шүү дээ, яг тэрнтэй адилхан. Тэнгүүд YouTube-руудын сонирхолтой бичлэгийг том дэлгэцэн дээр хүмүүс үзэх айгу сонирхолтой болоод эхэлсэн. Телевизээр үзэх боломжтой. Японы бас нэг юм сонирхолтой судалгаа юу болсон бэ гэхээр телевиз зэр YouTube үзэгчдийн хувьд гэх юм бол одоо YouTube-руудад амар ашигтай байна гинэ. Яагаад ашигтай байгаа юм гэхээр YouTube-руудын хувьд цалингаа юугаар олдог вэ гэхээр YouTube үзэнгүү та бүхэн мэдж байгаа шүү дээ. Тэр дунд нь явж байгаа нэг жижигхэн зар гараад ирдэг. Тэгэхээр дөнгөж эхлүүлэнгүү заргах чирэл тэгэл нүүтгэ skip дараал тэгэл дахиад буцаал бичлэг рүү ордог. За энэтэй адилхан тэр зараас YouTube-рууд мөнгө олдог байхгүй юу? За Монгол бол яг YouTube-д хүлээн зөвшөөрсөн орн биш болохоор мөнгө бараг олдоггүй. Тэг төгрөгөл олох боломжтой. Тэгвэл Японд болохоор энгийн одоо нэг 50k subscribe-тай YouTube рүү штэ. Ойролцоогоор 11-12 сая төгрөгийг олдог Монгол мөнгөөр. Зөвхөн YouTube-ийн цалин штэ. За тэгээд баг болох үедээ би өөрөө яг YouTube-ийн видеог үзсэн болохоор хэлээд байгаа шүү. Баг болох үедээ энэ болохоор нэг 5-6 сая олдог. Тэгээд энийг болохоор энд сар жоохон би өөрөө муу бичлэг хийсэн юм уу? Ухааны юм ярьдаг. Ийм их олдог байхгүй YouTube-ээр. Тийм учраас хүн болгон YouTube-ээр контент бүтээгч болохыг Японд бүр зорддог. Энд бол амар өрсөлдөөн байгаа. Монголд бол тэгтлээ амар өрсөлдөөн байхгүй. Гэхдээ одоо бол нэлээд өрсөлдөөн бас чангарч эхэлж байгаа гэж миний хувьд бол харж байгаа шүү guys. Тэгэхээр эндээс юу гэж ярих гээд байгаа юм гэхээр YouTube энэ зах зээлийг олж харсан байхгүй юу? Хүмүүс ерөнхийдөө телевизээр YouTube үзэхгүй байна гэж YouTube бодож исэн чинь
YouTube-рууд нь болохоор телевизээрч үзэх хэмжээний тийм гайхамшигтай контентуудыг хийгээд эхэлсэн болохоор YouTube энийг анхаарч эхлээд юу вэ? Телевизээр хүртэл хүмүүс ингэж үзэх нь ихссэн юм биш үү? Үнэхээр чинь бид нар телевизийг өөртөө гартаа авах хэрэгтэй байна. Одоо байгаа телевизийн сугуудыг бүгдийг зайлуулах арга хэмжээг YouTube авч хэрэгжүүлж байгаа. Тэнгүүт юу гэж бодож байгаа юм гэхээр телевизийн сугуудыг тэнэг юу ч мэдэхгүй. Харин YouTube-ийг болохоор үнэхээр гайхамшигтай ухаантай гэж үзэж байгаа. Ягаад ингэж үзэж байгаа юм гэхээр телевизийн сугууд одоохондоо юу ч ойлгохгүй байгаа байхгүй. Харин YouTube болохоор дор нь ямар хүмүүс ажилладаг вэ гэхээр гоц авьяастай инженерүүд бүр тийм гайхамшигтай IQ өндөртэй хүмүүс ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн хувьд гэх юм бол телевизийг өөрийнхөө гартаа оруулах нь цаг хугацааны асуудал. Тэгээ дээрэс нь одоо YouTube ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа гэхээр та хүн мэдж байгаа хэрэг Netflix Center үздэг хүмүүс бол Netflix Center-ыг телевизээр үзэхээс айгүй амар шүү дээ тий. Одоо episode ч үгүй бүх юмнууд ингээд дистаратай. YouTube яг телевизээр үзэхэд яг тийм Netflix-тэй адилхан дистаратай болох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Дуртай YouTube-ийн чи одоо сууг мөгнүүд нь болохоор episode 1 2 моёр гэдэг юм дистарат айгүй гоё үзэхэд тэгээд удирдлагаар ингэж үзэхэд айгүй амар болчихж байгаа. Тэгээд ингээд бодоод үзэнгүүт юу болж байгаа юм гэхээр хожимдоо бүх хүмүүс YouTube руу ороод интернет гэдэг зүйл яг Netflix одоо энэ Prime ч гэдэг юм уу те Disney Plus ч гэдэг юм энэ сувгууд бүгд үнэхээр гайхамшигтай од болоод телевизийн сувгууд бүгд дампуурлаа зарлаж эхлэх болно. За бүгд мэгдэж байгаачлаа телевизийн сувгууд юунаас мөнгө олдё? Дийлэнх хувь нь рекламаас мөнгө олдог. За бас спонсор байгуулга янз бүрийн юмнууд байж л байгаа л та. Гэхдээ дийлэнх хувь нь тэрхүү орж ирж байгаа рекламаас олдог. Одоо ер нь реклам өгж байгаа газрууд аягүй цөөхөн болчихсон шүү дээ. Тэгэхээр ойрын 5 жилдээ Монголын бүх телевизийн сувгууд дампуурлаа зарлана. Тэгээ та бүхэн бас гайхаж магадгүй зөвхөн Японы одоо судалгаа мэдээллийг хэлсэн болохоор тэгэхээр Монголын судалгаа мэдээллийг би жоохон хайгаад үзсэн Google-с ерөнхийдөө нэг мэдээлэл олж ирээгүй. Энд дээр болохоор 2015 онд хийсэн судалгаа байгаа байхгүй. Энийг та бүхэнд би уншиж өгье. 2013 оны хүртэл иргэдийн мэдээлэл хүлээн авдаг хамгийн чухал их сурвалж телевиз байв. Тэгвэл 2015 оноос энэ байдалд өөрчлөлт орж интернет нэгэнт тэргүүлэх байр суурийг эзэлжээ. Интернетийн хэрэглээ зөвхөн Улаанбаатар хотод биш хөдөө орнуудад ч нэмэгдсэн байна гэж байгаа. Тэгээ эндээ судалгаа графикийг авч үзэх юм бол телевиз хэрэглэгчид 86%, тухайн үед бол илүү байгаа шүү дээ. Тэгсэн чинь интернет захим сайтууд болохоор 58%, сошиал медиа 53%. Ингээд бүр бараг зэрэгцэхээр төвшөнд очиод эхэлж байгаа. Тэгээ эндээс авч үзэх юм бол 2011 оны байдлаар болохоор телевиз хэрэглэгчид 31% байсан юм байна. Интернет болохоор 17% байсан байна. 2013 онд болохоор телевиз хэрэглэгч нь 31% хэвээрээ. Гэхдээ интернет хэрэглэгч нь 21%-аар өссөн байна. 2015 оны байдлаар телевиз хэрэглэгчд 22% болоод интернет хэрэглэгчд 31%-аар өссөн байна. Та бүхэн мэдж байгаа шүү дээ 2015 оноос хойш интернет гэдэг зүйл ямар аимшигтай хөгжсөн. Тэгээ YouTube гэдэг зүйл Netflix бас ямар аимшигтай хөгжсөн. Тэгээ ингээ бодоход цаашдаа ямар нэгэн байдлаар телевиз үзэгч нэмэгдэх магадлал юусоо байхгүй. Улмал багасна. Улмал доош орно. Тэгээ ингээ бодохоор телевизийн зах зээл буюу энэхүү телевизийн сувгууд бүгд дампуурлаа зарлах болно guys. Тэгэхээр энийг үзэж байгаа ямар нэгэн байдлаар телевизэд ажилладаг хүмүүс байвал те нөгөө нэг монголчууд ингэж хэлдэг штэ нүхэ малтах хэрэгтэй гэл те. Тэгэхээр та эд ч гэсэндээ энэ 5 жилийн дотор нүхэ малтаараа за. Цаашдаа юу хийхээ төлөвлөлөөрөө за. AI-аас болоод ч гэсэндээ олон мэрэгчлүүд байхгүй болно гэж байна штэ. Тэгээ энэтэй адилхан телевиз бас байхгүй бол. Тэгээ би энэ телевиз байхгүй болохтой айгу баяртай байгаа. Айгу дуртай байгаа. Ягаад гэвэл Монгол улсын телевизээр бол улс төрийн реклам тий ихэнх телевиз нь улс төрт одоо хамааралтай улс төрийн одоо хүчээр юм хийдэг ч байт юм уу тий. Тэгээ дээрээс нь ямар нэгэн байдлаар авьяастай үнэхээр тийм мундаг хүмүүс нь телевизэд гарч олонний танил болдоггүй. Энэ улс төрийн одоо хүмүүсийн холбоо сүлбэтэй хүмүүс ч байт юм уу. Даргын одоо бүксийг хэн санд олоодог хүмүүс ч байт юм уу. Альсвал одоо юу гэдгийг тодорхой хэмжээнд нэлээд баян айлын хүүхдүүд ч байт юм. Баян айлын тийм холбоо сүлбэтэй хүмүүс ч байт юм уу. Телевизэд гарч одуулдаг. Жирийн хүмүүст бол айгүй хатуу маш одоо өндөр тэр рекламны мөнгө төргөнч байт юм уу те. Ингэж бодонгууд энэ их хүнд сурталтай монополдсон энэ телевизрүүд бүгд байхгүй болчвол нэг бодлын гой болно. Монгол одоо 100% эрхчлөөтэй өрсөлдөөнд нийгэм болно. Хин ч гэсэн одоо над шиг ингээд утасныхаа камерыг хасаагаад YouTube-ээр бичлэг хийх боломжтой. Зүгээр одоо reel бичлэг хийгээд Facebook-д ч оруулах боломжтой. Ийм гоё нийгэмд ирсэн байна бид нар. Тийм учраас би өөрөө телевизийн нэг сувг болчихж байгаа байхгүй юу? YouTube гэдэг телевизийн сувг болчихж байгаа. Тэгэхээр та ч гэсэн телевизийн нэг сувг болох боломжтой.
Заавал энд амар авьяас шаардахгүй, тууштай байдал. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь тууштай байдал. Тэгэл ютубер болчих боломжтой. Тэгэхээр энэ бичлэгийг бол би та бүхэнд зориулж хийлээ. Энэ бол ирээдүг харж хийсэн бичлэг. Телевизийн одоо суугуудад ажилладаг хүмүүс орж ирээд над руу уурал дайрч марч комент бичиж магадгүй. Гэхдээ энд бол нэг хамаагүй. Ягаад гэвэл энэ бол би ингэж одоо муу харайламар ингэж хэлээд байгаа юм биш. Энэ бол ирээдүйд угаасаа болох боломжтой зүйл байхгүй юу? Залуу хүмүүс угаасаа телевиз үзэхэ болсон. Би ч гэсэндээ одоо хамгийн сүүлд хизээ телевиз үзнэ ч бараг санахгүй байна. Тэгээ ингээ бодонгууд бүгд интернет ертөнц рүү орцсон байхгүй юу? Тэгмэр цаашдаа ч юм болно. Цаашдаа одоо Монголын телевизүүд бүгд арчигдах болно. Монголч гэлгүй дэлхийн телевизүүд бүгд интернет ертөнц YouTube суугтай болъё guys. YouTube-ээ үзье guys. Манийга дэмжээрэй. За энэ бол жок байла. Тэгээд та бүхэнд бичлэг бас баг зэрэг таалагдсан байх гэж бодож байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр bye guys.